Наваг Бат сайхны шинж аргал гэдэг Монгол паркур гэдэг экстрем спортыг хөгжүүлэгч. За ерөнхийдөө 2013-14 оноос хойш энэ спортоор эхлээд одоо зогсолтгүй 10 жил энэ зүйлийг хийж байна. За ерөнхийдөө шинж аргал гэдэг хүн хинбэ гэхээр яг миний одоо нэг зүйлээр тодорхойлогдно гэж бодох байна. Паркур калифа, галаар наадагч, шивээсчин, татуу артист калифа гэдэг энэ бол олон төрлөөр намайг тодорхойлж байна. Тэгээ яг илүү зүйл гэх зүйл нэг байхгүй. Миний амьдралын хэм маяг ерөнхийдөө айгүй завгүй, өдөр болгон завгүй, экстрем амьдралын хэм маягтай да. Өглөө босч ирээд мотоцикл юм уу машина унаад эдэн очиж шивээсээ хийгээд оройн паркур бэлтгэлээ хийгээд зарим үедээ галын тоглолттой энэ зүйлүүдийг ингээд бүгдийг хийдэг болохоор тэгэл өдөр болгон ямартаач айгүй завгүй өнгөрдөг. Ерөнхийдөө яг артист нэртэй болно нэ гэж юусо боддог байсан. Коллежид сууж байхад манай ангийн нэг залуу бол ерөнхийдөө Wiz Khalifa төсцөө дажи нэлээд бараан царайтай, боол царайтай дараагаас тийм том оролттой гэж ярьдаг байсан. Тэгэл тухайн үед Khalifa гэж дууддаг байсан. Тэгээд сургуулийн арга хэмжээ, соёл урлагийн арга хэмжээнд нэлээд идэвхтэй байсан болохоор ангийн багш юу явандаа Khalifa гэж дууддаг болоо. Тэгээд сургуулийн захирал бас тэгж дууддаг байлаа. За энэ ингээд хүлээн зөвшөөрч байгаа юм байна да гэсэн ойлголтоор. Тэгээ одоо тэндээс хойш ингэж дооч. Тэгээд энэ нэр ерөнхийдөө тогтоод одоо бараг 16 оноос хойш гэдэг чинь нэг 8 жил үнтэй бас болж байгаа юм байна. Паркур гэдэг спортын үед монголчуудад хүлээж авч байгаа нь Монголд ийм паркур их объект байхгүй, заал байхгүй гэдгээр ерөнхийдөө тусдаач гэсэн мэддэг ч гэсэн энэ спортоос өөрөөсөө хоошоо суудаг. Паркур бол яг үндэ сэтгэлгээний спорт. Боломж бол хааж хамаагүй байдаг. Гадаад талбай, ширээ байна, сандал байна, хашаа байна. Энэ болгон дээр паркур хийж болно. За ерөнхийдөө 2013-14 оноос хойш энэ спортоор эхлээд одоо зогсолтгүй 10 жил энэ зүйлийг хийж байна. Манай найз маань ерөнхийдөө энэ спортыг надад санал болгоод тэгээ энэ зүйлийг хэлчихсэн. Анхандаа бол би яг BMX, ролик, слалом төрлийг ундаг байсан. Тэгээд явандаа акробат төрлөөр сураад энээсээ хойш манай нэг олс найз маань надад чиний энэ хийж байгаа зүйлүүд осод энэ паркур гэдэг ийм зүйл байдаг, ийм спорт байдаг сонирхгүй гэдэг иймэрхүү байдлаар л юу яг эхэлжсэн. Хүүхэд байхдаа ч яг ийм хүн болно гэж юусоо боддог байл. Тэгэл яг өөртөө таалагдж байгаа зүйлээ, урдаа байгаа зүйлээ л тулталныг л өөртөө илүү гоё мэдрэмжийг авахын төлөө л явчихсан. Тэрнээс яг ийм ундаг тамирчин болно да, би экстрем хүн болно да гэсэн тийм бодол юусоо байгаагаа. Тэгэл нэг зүйлийг хэлсэн, бүжиг тустай байсан, акробат суулсан, энийгээ хөгжүүлээд явсаар байгаа л тэгэл энэ тэндээс мэдээлэлээ цуглуулаад тэгэл за энэ миний хийх зүйл юм байна, энэ миний илүү чаддаг зүйл юм байна гэдгийг мэдээд одоо бараг нэг 8 жил болж байна гэх юм.
Аав ээж маань бол ерөнхийдөө ерөөсөө эсэргүүцдэггүй байсан. Мэдээж экстрем спорт болохоор тэр болгонд дэмжиж байхгүй ч эсэргүүцдэг байсан. Тэгээд тусдаа ямаа хийж авах боломжтой гэдэг байсан. Тэгээд миний хувьд бол яг энэ зүйл дээр бэлтгэлдээ амар их зүйл зарцуулж байсан болохоор их цаг зарцуулж байсан болохоор бусад тал дээр одоо ажил хийх санхүүгийн байдал ч юм уу тиймэрхүү байдал нь эсэл гаргаж ирсэн зүйл юм уу. За паркур мэдээж экстрем аюултай спорт. Хүнээс айгүй их адреналин ялгардаг. Тэгэхээр яг тухайн үедээ мэдээж байгаа адреналин одоо өөрөөрөө илэрхийлэхийг хүсдэг нь би өөрөө илүү эмоционал өндөртэй. Тэгэхээр илүү өөрөөсөө гарч болох илүү чанга чимээг гаргаж орилж ерөнхийдөө өөртөө байгаа мэдрэмжийг бусдад хуваалцдаг. Тэгэхээр энэ зүйлийг би чадлаа, боллоо. Энэ надад за хүнд харагдах тийм гоё биш ч гэсэн надад илүү гоё мэдрэмж өгсөн бол тэрийг ерөнхийдөө ойлж илэрхийлэх юм уу. Тэгэхээр энэ өөрт байхгүй хамгийн чанга чимээгээ гаргах нь өөртөө авч байгаа мэдрэмжийг илүү илэрхийлдэг аа. Tick tick boom. Who bringing the noise? Go baby, we bringing our toys. Separate men from the boys. Chopper be singing, should be on the voice. Bang bang, we gon' ride out. Gang gang, we don't die out. Want it like this, ain't no timeouts. Tell me who really gon' find out. 2022 онд Японд Токио хотод болсон паркурын дэлхийн авах шалгуулах тэмцээнд Монгол улсаас анх удаа 2 тамирчин олсон. Нэг нь би байсан. Оюун таяагч дасгалжуулагчтай гимнастикийн холбооноос энэ тэмцээнд явсан байгаа. Өмнө нь болохоор паркурын спортоор олон улсын тэмцээнд явж исэн түүх бол байхгүй. Анхдагчт нь байсан, түүхийг бичсэн, олон улсын тамирчтай өсөлдсөн, YouTube-ээр харж үздэг байсан шилдэгүүдтэй өсөлдөгч нь болоод нэг тайзан дээр нэг дивжин дээр гараад бүх зүйлийг хийгээд уус чадвараа шалгаад байсан. Миний хувьд бол авраг аваагүй ч гэсэн шилдэгт ороогүй ч гэсэн ерөнхийдөө өөрийгөө шалгасан хамгийн том шалгуур байсан. Дэлхийн хэмжээнд гарахад мэдрэмж нь ямар вэ гэдэг ч юм уу те. Олон улсын хэмжээндний тэмцээнд Монголынхаа талбайг өргөхөд хүмүүс яагаад тэгж их баярлдаг, өөлдгийг би ерөөдөө тэр үед ингээд мэдээд за тамирчин хүн бол ямартаач энэ зүйлийн төлөө тэмцээнд явж байгаа бол тэмцээнээр тамирчин болж спортоор хичээлж байгаа бол энэ мэдрэмжийг авах ёстой байна гэсэн тийм мэдрэмж төрсөн. Ерөнхийдөө өөрийнхөө бус зүйлээс илүү чадж байгаа зүйлийг чинь угаасаа хүн болгон гаднаас чинь хараад хэлж байгаа. Чи энийг ямар сайн хийдэм бэ гэд хэлж байгаа тэр зүйл чинь л яг чиний илүү чадж байгаа зүйл. Тэгэхээр тэрийг хөгжүүлэх юм бол юу ч хийсэн бай тэгээд хөгжүүлээд тэндээ дуудлаад эхлэх юм бол тэгээд бүх зүйл амжилт олно л гэж боддоо шүү дээ. You can catch me in the pit. I'm breaking necks and I'm wilding out. Reckless energy, I'm never signing out. За зарим хүний хувьд л өдөрт нэг л ажил амжилтдаг ч юм уу те өглөө босоод ажилдаа очиад оройн нэрэл унтаад өглөө босдог ч юм уу тиймэрхүү хэм маягтай хүмүүс зөндөө байдаг. Тэгээ бүгд надад бас хэлдэг. Энэ нь л айгүй сонирхолтой штэ. Миний хүсдэг амьдралаар амьдарч байгаа гэж амар олон хүмүүс хэлдэг. Миний хувьд гэх юм бол надад ихэнх өдрүүд бол энэ дандаа завгүй. Тэгээ надад бас дандаа сонирхолтой байдаг. Өглөөнд босч ирэл спорт машина аваад эсвэл өөрийнхөө тусдаа мотоцикл аваад ажил руугаа ирэл өдөр чинь тусдаа ажиллаа хийгээл шивээсээ хийгээл те. Оройн паркур экстрем спортынхаа бэлтгэлдээ яваал. Зарим өдөр нь гоё зураг авалтанд явна те. Зарим өдөр нь оройн галын тоглолттой. Гэх мэтээр юм л дандаа л завгүй бас надаас бас сонирхолтой байдаг. Дандаа тийм завгүй байдлаар юм бүх өдөр өнгөрдөг та. Монголд паркурыг хүлээж авч байгаа хүмүүсийн хандлага нь гудамжинд иргсэн, сандал ширээн дээр гიშгсэн тийм бүдүүлэг гэдэг байдал. За миний бодлоор 6 жилийн өмнө хүн болгонд бараг шахуу тийм байсан. Одоо хандлага нэлээд өөрчлөгдсөн. Нэг ийм хүмүүс байгаад байдаг да. Энэ нь бол ийм спорт байд юм байна. За юу ихийг нь харъя. Магадгүй миний хүүхд энэ спортоор явчих юм билүү гэсэн тийм хандлагууд одоо бол юм гарч эхэлсэн. Тэгэхээр миний хийж байгаа юмуд ямартаа ч энэ спортыг Монголд таниулаад хүмүүсийг одоо тусдаа олох тал нь чиглүүлж өгч байгаа гэж бодож байгаа. За тэгэхээр би одоо яг бэлтгэл хийдэг газар байсан байл. Энэ газар нь болохоор гимнастикийн зал байна. Энд болохоор спортын гимнастик, уран гимнастик, workout, b-boy, breaking
циркийн болон энэ бүх салбарын хүмүүс энэ зааланд бэлтгэлээдэг. Энд болохоор шинэ элементүүд сурахад илүү тохиромжтой, зөөлөн матсаастай, объекттай, зөөлөн яам гэдэг одоо хүнд элементээ хийж буулт хийдэг юм талбайтай. Энэ нь бол Монголд байгаа айгүй боломжийн ганц газар энэ байна. Ерөнхийдөө зундаа хавар намастаа л хийндээ өвлөл гадаа паркурыг хийх боломж нь маш бага. За цасан дээр хийлээ, объектын дээр явлаа гэхэд яг паркурын нь болохоор дан ганц акробат биш, объектаа хайцдаг, саад бастаг туулдаг болохоор гүүх үе тайлцах тиймэрхүү эслүүд их байдаг болохоор өвлийн хувьд бол ерөнхийдөө боломж нь нэлээд багасчихсан. Тэгэхээр үлдэлийн чанартай спорт. Бүх тамирчдын хувьд олон улсын тэмцээнд оролцох ийм боломж байгаа. Гэхдээ ганцаараа явна гэх юм бол бас боломж том бага. Тэгэхээр би яг 22 онд Токиод болсон дэлхийн аваргад оролцохдоо багшийнхаа тусламжтай олдсон байгаа. Энэ үед маань миний мэдэхгүй зөндөө зүйлүүд гарч ирж байгаа. Одоо спортын гимнастикийн холбооноос энэ юу авах те эрх авах тиймэрхүү зүйлүүдийг хөсөл би огт мэддэг байсан. Тэгээд багшаараа дамжуулж энэ дэлхийн аваргад хамт явсан. Багш маань бас дэлхийн аваргад хамт явсан байгаа. Тийм. Энэ паркур гэдэг төрөл одоо спортын Монгол дэлхийн гимнастикийн холбоонд албан ёсны нэг төрөл болж ороод удаагүй байгаа. Шинэхэн спортын нэг төрөл. Энэ төрлийн спортын тамирчид дэлхийд байдаг гэдгийг мэддэг маш цөөх улс байгаа. Яагаад гэхээр 2022 онд паркурын дэлхийн аварга Японд болоход Монголоос анх удаа паркураас олон улсын тэмцээнд явсан. Дэлхийн аваргад явсан. 2 тамирч явсан. Нэг нь би байсан. Тэгэд тэр үед л Монголоос ийм паркурын тамирчид байд юм гэсэн ойлголтыг мэдж авсан байгаа. Тэгэхээр одоо миний хүсэж байгаа зүйл болохоор Монголоос ийм тамирчид байдаг биш. Өө эн чинь Монголын штэ гэдэг тийм нэр төрөхээр мундаг тамирчдыг бүтээн гэсэн зорилготой байгаа. Залуучуудын одоо гүйж харайж дэгдэх дуртай тийм л залуучуудын л одоо сонирхдаг төрөл бүх хүмүүс сонирхдаг. Ийм л төрөлдөө. Тэгээ бид нар ер нь бол тэмцээндээ их амжилттай оролцоод одохгүй 2 дахьт нь явах гэж 11 сард дахиад Японд болж байгаа. 3, 1, 2. За энэ спорт нь Франц улсаас гаралтай. Монголчуудын мэддэг B13 дахь хороод гэдэг кинон дээр гардаг азар үстэй Лето гэж залууг Дэвид Билли гэдэг. Одоо Дэвид Биллигийн аав нь паркурыг эхлүүлсэн гэж ярьдагч. Яг үндэслэгчээр Дэвид Билли одоо энэ паркурыг үндэслсэн гэж явдیں۔ Тэгэхээр яг энэ Францаас үүссэн монголчууд бүр үндэслэгчийн хүсэл мэддэг гэдэг одоо 13 дахь хороод киноны халцных нь нөгөөдөл нь тэр хүн чинь одоо үндэслэгч шүү дээ. Тэгэхээр монголчууд яг анхнаасаа энэ спортыг мэддэг байсан. Бас хийдэг байсан. Гаражн дээр багтаа гүйдэг байлаа гэдэг чинь яг паркурын эхлэл нь байсан байгаа. Одоо бид нэр яг арай өөр төвшөнд авчирч байгаа. За энэ спорт нь анх бол Францаас гал сөнөөгчдөөс үүссэн ийм төрөл байгаа. Гал сөнөөгчд нь яг авиралт төрлийн зүйлүүдийг илүү их хийдэг байсан болохоор энэ зүйлийг ингээд явуулах боломжтой байна гэж ойлгосон юм шиг байна. Тэгээд YouTube дээрээс үзэх юм бол яг хуучны бичлэгүүд нь байгаа. Хүүхдүүдийг нуруундаа үрээд дээшээ молоо авирдаг, барилга руу авирдаг, хөндлөн жигээд тэгээд объектуудыг давж үсэрдэг. Тиймэрхүү элементүүдийг ер нь хийж анх үүссэн байдаг. Паркур амарх шүү дээ. Амар амарх шүү дээ. Лүзэ. Ингээд болоо. За, паркур спорт нь одоо ерөнхийдөө дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2 төрлөөр оролцож байгаа. Speedrun гэдэг уралдааны төрөл саад бастаг даван туулж аль болох богино хугацаанд бариагаа дуусгах юм төрөл байна. Хоёр дахь нь freestyle гэдэг төрөл байгаа.
цаад бастаанууд донд уран хөдөлгөөн хийн, акробат эргэлтүүдээ хийн, паркурын үндсэн элементүүдийг хийдэг ийм хоёр төрөл байгаа. Тэгэхээр спидран төрөл бол угаасаа аль болох цаг хугацаа очихын тулд хоолойн гүйж байгаа болохоор яаж ч унж магадгүй. Фристайл төрөл би одоо яг үндсэндээ фристайл төрлөөр хичээлдэг. Тэнгүүд хамгийн хэцүү зүйл бол мэдээж болж исэн юм болохгүй байх. Энэ хүн робот биш болохоор бүх зүйлийг ингээл алдаал, ороод гараал ингээл байж идэг. Болж исэн зүйл болохгүй байхад юу нь бол айгүй хэцүү байдаг. Дараагийнх нь хүссэн зүйлээ хийх санаанд байгаад идэг, үйлдэл нь зөрөөд идэг. Тиймэрхүү одоо уран сэтгэмжийн үеийг дутах. Тиймэрхүү нөхцлүүд л энэ паркур дээр хамгийн хэцүү дээ. Би бол нэг амар хацуусан тэгэж мэдэхгүй байна. Ягаад тэгэхээр нэг амар сөрөг хандлага багтаа байдаг. Ээж байгаа зүйлүүд маань угаасаа залуусыг спортод уриалж байна. Шивээс буруу зүйл биш юм аа. Шивээс бол одоо орлого болоод аль хэдийн хөгжсөн зүйл юм аа гэдгийг бас уриалж байгаа. Гэр бүлээ ойлгохын тулд шивээсийг бас хар өнгийн шивээсийг хөө, өнгөц шивээсийг хөө гэдэг ч юм уу те. Тэр талын зөвлөгөөнүүдийг өгөөд явдаг болохоор хийж байгаа зүйлүүд маань ер нь бол аюулгүй эерэг хандлагатай. Сөрөг хандлагууд бол багсаах л байна. Одоогор нэг тийм амар шантсаад ахаар зүйлүүд гараагүй. Яагаад байн хомсаа будд юм бэ? Гомо юм уу ч гэдэг юм уу те. Эсвэл сонин эски шиг ноолсон үстэй гэдэг ч юм уу тийм өхөө нэг хөнгөн юмнууд л байна. Тэ энэ нь л гадаад үзмжинд хандж байгаа. Миний хандлага ч нөөдөө буруу байж тээ гэдэг зүйл энэ хэмэд одоогор байхгүй байгаа. Бүх зүйлийг шинээр эхлэхэд мэдээж эхлэл нь хэцүү байдаг. Тэгэхээр давуу талтай хүмүүс байна, зургийн мэдлэгтэй, зургийн суурьтай хүмүүс байх юм бол магадгүй шивээсэн дээр илүү хурдан байсаар болох боломжтой. Шивээс бол яг Монголд хийж байгаа шивээс артист маань бол дэлхийн хэмжээнд бас чанартай гоё хийж байгаа. Тэгэхээр яг дуртай зүйлээ толтол нь хийж байгаа, дэлхийн хэмжээнд хийж чадж байгаа юм чинь энэ зүйл одоо тэ санхүүгийн тал дээр ч юм уу те ер нь бол боломжийн. Эхлэх цэг гэдэг түрүү ярьж байсан дээр бол паркур бол миний эхлэх цэг бүр бараг үнэхээр байсангүй. Тэгээ одоо бол би залуучууд паркурын эхлэх цэгийг маш өндөр тавьж өгч байгаа. Намайг эхэлж яхад багш байсангүй. Би олон жил багшгүй явсан. Циркэд олж багштай болж үзсэн. Циркэд бол яг паркур заалахгүй акробат элементүүдэд заалгадаг болсон. Тэгэхээр бол паркур эхлэмээр байвал эхлэх цэгийг чинь би тавьж өгнө. Би маш өндөр тавьж өгнө. Дэлхийн хэмжээнд гаргахын төлөө би хичээнэ. Шивээс бол эхлэх цэг зургийн суурьтай мэдлэгтэй байвал ер нь л боломжтой л гэж хэлмээр байна. I get it jumping like parkour. We can scrap, I'm a head buster. Smoke the dope and pop a pill, a head rusher. Try to take mine, the ambulance gon' rush you. You don't want that, Tech make you respect some. Ain't stepping in the club without guns. Stand on the stage when I perform. Мэдээж экстрем спорт болохоор бэлтгэл гэмтэл нэгдүгээрт явдаг тийм зүйл. Тэгэхээр энийг даван туулах хүч хаанаас гардаг вэ гэхээр яг энэ спортод илүү дулсан хүмүүсээс л илүү гарна. Шанцлах зүйл мэдээж олон байгаа. Бэлтгэл гэмтлийн үед юуг анхаарах вэ гэхээр одоо гам барих илүү чухал гэд хүмүүс ярьдаг. Бэлтгэл гэмтлийн эдгэхтэй одоо хөдөлгөөнтэй эдгэх, хөдөлгөөнгүй эдгэх гэд хоёр төрөл байгаа. Шүрмсний бэлтгэлийг ялангуяа хөдөлгөөнгүй эдгэвэл бүр илүү хөшөө болдог ч юм уу те. Тиймэрхүү нөхцлүүд байгаа. Энэ зааланд бэлтгэл хийгээд боломжийн байгаа зөөлөн аюулгүй гэж бодож байгаа хэдиж ер нь л яаж эвгүй унах юм бол хаана бэлтэн. Тэгэхээр яг бэлтгэл хийж байгаа үедээ хамгаалж байгаа хүн ч гэдэм үү те зөвлөгөө өгж байгаа хүмүүс нь илүү бүх зөвлөгөөг нөгөөд алдаа гарахгүй байх зүйлийг өгөөд явчих юм бол бэлтгэл гарахгүй. Тэгээд бууж өгөх шалтгаан бас байхгүй болно л гэсэн үг л дээ. Мэдээж энэ зүйлийг экстрем спорт эзэлтэй зүйл гэж хүмүүс айгүй их харж байгаа. Өдөр болгон ийм эзэлтэй зүйлүүдийн мэдрэмжийг нь аваад ингээд яваад тахаар одоо өвөл бэлтгэлийн гэмтэлд очдог маш олон тооны хүмүүс байдаг нь халтаж унаад гал тулаад гараа гэмтээсэн гэдэг бэлтгэлүүд амар их байдаг.
паркурчд бол хизээж тийм зүйл байхгүй. Ягаад тэгэхээр энэс илүү эзэлтэй зүйлүүдийг хийж байгаа болохоор одоо төрүүлж ажиллах, төрүүлж сэтгэх тийм мэдрэмж нь илүү хөгжсөн байдаг. Тэгэхээр наад захын одоо шууд ингээд одоо хүмүүстэй зөвлөгөө өгөх юм бол хальтаж унах үедээ гараа тулах биш. Мошгаад цээжэрээ юм уу нуруугаараа заавал аваад эрүүгээ дараад одоо гараа тврээд ундаг ч юм уу те. Ингэсэн тохиолдолд ямар ч бэлтэл авахгүй. Энийг хүмүүс бас ингээд мэдчих хэрэгтэй. Хамгийн наад захын зүйл. Бид нар чинь бүр экстрем зүйлүүдийг хийж байгаа болохоор наад захын гэмтэл одоо хажуу талаас нь санаанд гоо машин ороод ирдэг ч юм уу те. Тиймэрхүү байдал өөрийн мэдлгүй ингээд гаргадаг ч юм уу. Тиймэрхүү байдал ерөнхийдөө хүнд суучдаг. Тэгэхээр аюултай зүйл гэхээсээ илүү чамаг аюултай зүйл бэлэн болгочдөг. Тийм даваа талтай. Миний хувьд л өөрийгөө бол нэг авьяастай байсан гэж боддог. Яг тэгэхээр надтай хамт эхэлжсэн, миний үед эхэлжсэн залуучуудыг харахад одоо нөгөө нэг хийж байгаа хөдөлгөөнүүд нэг уран нэг эвтэйхэн болоод идэг ч юм уу те. Яг тэгж хараад болчих шүү дээ. Чи нэг хийгээд үздэг гэхдээ би хийгээл гадаа яг зэм зүйл гадаа хийж байгаа. Шороотойгоо хатгалдаж унаал нүрэ ам шороо болсон. Нэг хөгийн санагддаг шүү дээ. Тэгэхээр би бол нэлээд хичээл зүтгэлээр гарч ирсэн гэж өөрийгөө боддог. Одоо бол зогсолтгүй хийж байгаа. Босод тухайн үед яг тэгж надад ингээд заагаад явж исэн хүмүүс маань одоо болцсон. Надаас илүү л юм байна даа л гэж боддог гэсэн. Гэхдээ би тэр үнийг давахын төлөө хичээгээгүй. Зүгээр өөрийнхөө олдоо байгаа зүйлийг хийхин төлөө хичээжсэн. Тэгэхээр авьяас гэдэг зүйл их байсан гэж би бол бодохгүй. Манай ахын Бадал гээд бас мондөг шивээс анх маань байгаа хамт ажилладаг. Бадал ахын хэлсэн үг гэдэг. Шивээс бол альсан дээрх мөнгө бодлоо гэж. Бараг миний бодлоор бол бараг хүн болгоны сэтгэл зүрхэнд шивээс хийлгэж идэ гэсэн бодол байт юм шиг л санагддаг шүү дээ. Ягаад тэгэхээр хизээч шивээс хийлгэхгүй гэж ярьжсэн хүн бол найзтай дараа жилийн дараа шивээс хийлгээгээл хэлдэг л дээ. Тэгэхээр энэ хүн болгонд ганцхан тийм шивээстэй болчих гэсэн бодол юм байдаг. Тэгэхээр яг тухайн хүн ямар зорилготой шивээс хийлгэж байна? Аав ээжээсээ нууцаар хийлгэж байна уу? Аав ээжийнхээ зөвшөөрлөөр хийлгэж байна уу? Эсвэл юу хийлгэхээ мэдэхгүй зүгээс гоё шивээстэй болмоор байна уу? Эсвэл өөрөө зүгээр доцоо ингээд бодож байгаа бодлоо бодит болохыг хүсэж байна уу гэдэг дээр бүх зүйл дээр нь ингээд ярилцаал энэ зүйлийг нь гаргаж өгнө гэдэг айгүй хариуцлагатай ажилтаа. Хүн болгон ихэнх хүмүүс ойлгохтаа ер нь шивээсийг зулдаг хүн шивждэг юм байна гэсэн ойлголт байдаг. Шивээс ч юм сэтгэл зүйч авах ёстой, эмч авах ёстой, зураач авах ёстой. За хамгийн гоё утга учиртай гэж юм байхгүй дээ. Яг тэгэхээр хүн болгоны хийлгэж байгаа шивээсний утга учир шалганд байдаг, өөр байдаг. Тэгэхээр утга учиртай шивээснүүд ер нь л хийжсэн. Ихэнх хүмүүс үзмж талаас илүү шивээсээ хийлгдэг. Надаа ер нь л үзмж талаас хийх нь илүү зөв санагддаг. Утга учир бодоод хийлгэхээр төсөөлөөс гарсан зүйл чинь альсан дээр ер нь өөр бууна гэдгийг мэдээж би хэлнэ. Тэгээд одоо хүмүүс шивээсэндээ дургу болох хэд хэдэн шалтгаан байдаг. Хамгийн том шалтгаан нь гадны нөлөө, эргэн тойрны хүмүүсээс байдаг. Наад шивээс ч одоо юу юм бэ? Тийм зүйл юм уу? Гэхдээ яг нэг тийм өөр зүйл шиг харагдаж байна гэдэг, онцгой харагдаж байна гэдэг зүйлийг ингээд өдөр болгон хэлээд байхаар хүн юм шивээсэндээ дургу болдог. Тэгэхээр утга учиртай шивээс хүн өөрөө дургу болох магадлал маш өндөр байдаг. За манайх болохоор би галын үзүүлбэрийг болохоор ерөнхийдөө 18 оноос хойш бэлдэж байгаа. Тэгээд тоглолтод ороод л нэг 4 жил болж байна. Энэ зүйлийг ихэндээ ганцаараа хийдэг байсан. Циркийн инхээ хасаа бас нэлээд зүйлийг сурч авч ирсэн.
Тэгээд Five Performance-ийн давуу тал гэх юм бол хүн болгон гал асах төдөд ерөнхийдөө баярлдаг. Тоцоос нь огшдаг тийм энэ гайхалтай үзүүлбэр. Одоо энийг болохоор манайх Five Step Boys гээд 5 гишүүнтэй ийм crew болсон ийм тавлаа нийлээд перформанс үзүүлдэг энэ зүйлийг хийж байгаа. Галын үзүүлбэрийг ихэнхдээ авж байгаа зүйлүүд гэх юм бол одоо зуны фестивалууд, музик фестивал байна, хөгжмийн фестивалууд байна тийм. Иймэрхүү зүйлдээ дандаа галын шоунуудаа тавьж байна. Тэгэл 12 сард нэлийн элчинтэй байдаг. Бүх шинэ жилүүд дээр энэ галын шоугаа үзүүлдэг. Төсөөдөр байна. Иймэрхүү юм бол гадна талбайд илүү тохиромжтой наймаа. Дотоод талбайд бол агаажуулалт сайтай бол үнэхээр гайхалтай наймаа л гэж хэлнэ. За яг сонирхох болсон гэх юм бол энэ бол бүр жоохноос л дуртай байсан автомашин дуртай. Одоо яг л эрэгтэй хүүхдүүдийн дуртай байдаг шиг машинд хоббитой байсан. Тэгээд миний нэг 3-4 дугаар ангид ч юм уу зурж ирсэн нэг зураг байдیں۔ Мөрөөдлийн машин гэдэг. Тэр ингээ хараад ахна ер нь л Porsche-гийн Ferrari-г зурж ирсэн байгаа мөрөөдлийн машин гэдэг. Тэгээд ерөнхийдөө энэ машиныг авсан шалтгаан бас яг спорт загварын 2 хаалгатай машинд анхнаасаа хоббитай байсан. Тэгэл энэ машиныг авсан да. Яг энэ төрөл дээр болохоор хүмүүс дрифт хийдгүү л гэж амар их асуугаад байдیں۔ Миний хувьд болохоор яг түүний тоноглол төрлийн гадна үзмж талын тоноглол төрлийг илүү хоббитай. Дрифт төрөл дээр бол бас нэг тийм амар хоббитай болж. Тэгээ одоо гадна үзмж байдлаас нь тоноглол явж байгаа. Одоо мотоциклтай нэлээд сүлжээ явж байхад эргэн тойрноо ажиглах байдал бол тэгэл нүд хитэн тийшээ байнгын гүүгээстэй шүү. Нэг аим хурдан гой каскны цаана нэг ширүүн царай яваад байгаа юм шиг хүмүүстэй. Каскны доцоо үлзгээл нүд хитэн тийшээ гүйж идсэн. Хаана юу гараад ирэх нөө гэл. Ямар тэнгэн дохио өгөхгүй болж ирэх нөө гэл. Битүү анхаарал штэ. Одоо тэгээд мотоциклтай хүмүүс авсал гаргаж ийн гэсэн иймэрхүү нэг тийм сонин ярианууд их байгаад идэг дээр л нэгдүгээрт энэ жолооны сургуулиуд нь өөрсдөө мотоцикл байж чадахгүй хүмүүсийг сурахгүй зүгээр л мөнгөний аваад үнэмлэхийг гаргаад өгчдөг тийм жолооны курсууд амар их байна. За одоо энэ л хөгжим тоглолцоо хэл гэж айгүй боддоо штэ. Тэр бол миний амьдралд нэлээд байх хэрэгтэй зүйл баг. Хөгжим тоглох уу эсвэл хөгжим тоглуулж DJ хийж сурах уу гэдэг нэг тийм гоё зорилго байгаа. За хөгжим тоглуулах DJ болох гэх юм бол яг хөө техно төрлийн хөгжмөөр DJ тоглолт сурах гэсэн тийм бодол байдаг. Бөмбөр бол миний анханасаа ингээд мөрөөдөл байдаг. Тэгээд уг нэг том алхам хийсэн, бөмбөрөө авсан боловч одоо яг Монгол тийм өдөр болгоно багшлах тийм багш байдгүй юм байна. 7 хоногийн 3 өдрөлг нь тиймэрхүү байдлаа. Тэгээд надад бол би бол яг өөрийгөө хөгжмийн талд тийм аим мэдрэмжтэй хүн гэж бас бодохгүй л байгаа. Гэхдээ тууштай байдлаас юм гарч болдог гэдгийг би бусад зүйл дээр ингээд мэдэрсэн болохоор энэ байдлаар л өдөр болгоны бэлтгэлээр юм гаргаж ирэх гэсэн бодолтой байгаа шүү дээ. Манай ихэс 4 хүү байдаг. Тэгээ том ах маань бол бүр анханасаа 10 жилийн төгсгөтэй хамт шашны сургуулийг төгсөөд хамт яваа. Тэгээд энэ итгэгт одоо болтол амьдарч байгаа. Тэгээ Монголд ирэх хугацаанд нь бид зургийг бодож байгаа. Битээ чи ер нь юм өөр хүмүүс штэ гэдгээ бодож байгаа тэр зургийг авч ирсэн байдаг. Тэгээд би яг тэр постн дээр бичсэн байдаг. Гэр бүлийн үн цэн гэдэг нэгнээ хүндлэлтээр оршдог гэд. Энэ нь болохоор том ах маань одоо хэдий шашны өн магадгүй миний ихэнх зүйлүүд харахад тэр шашнаас илүү гажууд те шал өөр зүйлүүд байгаа ч гэсэн гэр бүл гэдэг дээр нэгнийгээ хүндлээд ойлгоод ингээ бүгдээ хамт гоё байгаад иж болдог болохоор энэ зүйлийг бас хүн болгоо ойлгосоо зарим дэмжихгүй байгаа хүмүүс нь гэр бүлдээ нэгнийгээ хүлээн зөвшөөрөөсөө гэдгийг хүргэхийг зорьсон. Зургийн сэтгэгдлийн хувьд бол энэ айгүй эерэг байсан. Хүн болгоо ингээд миний хэлчихсэн үг чинь яг энэ штэ гэсэн байдлаар ахыгаа их чигээ зургийн доор коммент дээр меншн нэгээ те
миний хэлэх гээдсэн зүйл чи энэ штэ гэдгийг айгүй их оруулсан тийм эерэг хандлагатай зураг байсан. Би бол өөрийгөө яг аав ээжийн сайн хөө гэдгээ мэддэн штэ. Гадна үзмжээр ихэнх хүмүүс Монголд бол яг хүлээн зөвшөөрч чадахгүй хүмүүс бодож л байгаа. Харваас нэг эвгүй гарууд те шивэс мивэс фэсинг болсон металл хөгжим сонссон энэ тийм толгоогоос авсан эвгүй санагдана. Гэхдээ гэр бүл найз нөхдийнхээ дунд бол тэгээд хайрлах, хүндлэх бүх зүйлийг аваа явдаг. Ажил цагаа зарцуулдаг, гэрийнхэндээ цагаа зарцуулж чаддаг. Аав ээжийн сайн хүү, найзуудын сайн найз нь байдаг л гэж боддоо шүү дээ. Ер нь бол аюултай юмнууд хийж гэн гэл яг дургуутч чадахгүй бойл гэж хэлэхгүй ч тэгэл нэг аим дэмжихгүй мэдээж аюултай зүйл шүү дээ. Дэмжихгүй тэгтээ дургуутсахгүй тэгэл болдог байсан. Аав бол угаасаа хэрвээ миний залууд байсан бол ийм зүйл байсан бол олдоод үзэх байсан гэдгийг зүйлийг аав хэлдэг байсан. Тэгэхээр тэрэндээ л айгүй урам зориг авч итгэлтэйгээр үргэлжилдэж шүү дээ. Миний хамгийн том зүйл хийж байгаа зүйл бол social orchid паркурыг Монголд байдаг гэдгийг таниулж байгаа. Өмнө нь яг паркурын бичлэгээ оруулахаар энэ чинь гадаадчтэй гэсэн комментууд бас их байдаг байсан. Одоо комментэнд доор нь хэлдэг. Үгүй Монгол гэл тиймэрхүү юмнууд байдаг гэсэн. Тэрийг нь ажиглаад хаштагаа ч юм уу эсвэл тайлбараа титлээ те монгол хэл дээр бичих ч юм уу эсвэл дундуур нөгөө монголоор ярьдаг тиймэрхүү хэсгүүдийг заавал оруулж өгч энэ спорт нь Монголд байна, ийм залуучууд байна гэдгийг ингээд таниулж байгаа. Хийж байгаа зүйлүүд маань үр дүнгээ үзүүлж байгаа. Маш олон хүнд хүсэж байгаа. Өөрийнхөө хувьдаа паркурын Монголын түүхийг ингээд ярьсан бичлэг маань ерөнхийдөө сая үзэлт төлсөн байсан. Миний хийж байгаа зүйл ямар ч тач хөрх хүндээ хүссэн байна гэж ойлгож байгаа. Хоёр дахь хийж байгаа том зүйл маань л паркурын сургалтыг явуулдаг. Намраас эхлээд хавар хүсэлт дуусгах. Зундаа болохоор үндсэндээ хувьдаа гадаа бэлтгэлэх тийм их зорилготойгоор одоо 10 сараас сургалт маань эхэлнэ. Ийм зорилготойгоор энэ хөгжүүлж байгаа зүйлүүд маань чанартай явж байгаа л гэж ойлгож байгаа.